За өнөөдөр бид нэр гэмтэл цог судлалын үндэсний төвийн Siemens брендийн Altia загварын аппаратны техникийн өрөөнд байна. Тэгээд ерөнхийдөө бид нэр энэ дээр MRI аппаратны ухсралт суурилалт хийж байгаа. Тэгээд MRI аппарат маань зөвхөн тэр өрөөнд байгаа том MRI аппаратнаас гадна энэ олон төхөөрөмжүүд байж ч MRI аппарат маань ажилладаг юм аа. Би гэмтэл цог судлалын үндэсний төвийн төр сонирхлооны төсөв нэрхлэгч Лавсрын гэж хүн байна. За нийтдээ бол гэмтэл цог судлалын үндэсний төвд 13 жил ажиллаж байна. Тэр 13 жилийн хугацаанд бол MRI компьютерийн бүх одоо тоног төхөөрөмжийн дээр ажиллаж байлаа. За өнөөдөр манай эмнэлэг бол одоо Ситунарын компани Siemens брендийн MRI гишүүнээр 1.5 Теслаг суйрлуулад өнөөдөр ажиллагаанд орж байна. За анх суйрлуулахаас нэгсүүлээд одоо суйрлуулыг дуустал хүртэл бол Монгол инженерүүд хийж явахыг би одоо хараад өөрийн одоо сэтгэл бол маш бахаралтайгаар байлаа. За одоо орныхоо бейс плейтийг ер нь бол доотлолт нь маань тий. Энэ хоёрын хоорондох 0.8 хамгийн макстай 0.8 байгаа юм. Тэрнээс нь юугаа шалгах тий. Дээдлийнхаа кунч лайнаа шалгах чи. TX box-ын дараалт найдтай байна уу? 3.5 тань одоо ер нь нэр гэлэг нэмсэн. Сепасаач. Тий. Сепасаад колтид асууж. За сая компрессорын удирдлагын M-SAP хөрөмжийг асаасан байгаа. За M-SAP хөрөмж ямар ч хэрэгтэй вэ гэхээр одоо энэ гелийн алдагдлахгүй байхын тулд гелийн чи өдөр болгон ингээд хэвийн нөхцөлд алдагдж байгаа усмал энэ гелийг алдагдуулахгүй байхын тулд ингээд циклд оруулах хэрэгтэй магнит дотор энэ циклд оруулж байгаа компрессор нөрөө гелийн газар ажилладаг компрессор байгаа. Энэ компрессор байнга ажиллаж байгаа тохиолдолд гелийн цаашдаа алдагдахгүй байна гэсэн. Компьютер томографи аппарат, ангиографи аппарат, эрдэнэтгэн аппарат, за тэгээ бүр цаашлаад дэвшилтэт технологи бол MRI аппарат. Одоо бидний хил заншнаар MRI гэж байгаа боловч энэ маань өөрөө соронзон резонанс томографи